Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн сэдэв бол Япон махчин хэмээн хоцлогдсон Issei Sagawa-гийн хэрэг байгаа. Библийн цамхгаас 10 минутын зайтай Парисын 16 дугаар дорогт байрладаг 8469 км² талбайг эзэлсэн Le Bois de Boulogne гэх томоохон ой модтой парк байдаг. Парисын уушигч гэж нэрлэх нь бий. Энд хүмүүс спортоор хичээлээд заваар зугаалах эсвэл зүгээр л цэвэр агаар амьсгалангаа цагийг сайхан хөгжилтэй өнгөрүүлэх гэж ирцгээдэг. 1981 оны 6 дугаар сарын 13-ны орой нэг нөхөс Le Bois de Boulogne дахь нүрийн ойролцоо зугаалж явсан. Гэтэл тэнд нэгэн Аз царайтай 1 м 50 см өндөртэй залуу хоёр том чамдааныг тэрэгэн дээр дүрж өнгөрөхтэй таардаг. Чамдаанууд нь их хүнд байгаа болтой бөгөөд тэр нуур руу ойртож байсан учраас жаахан уруу газар таарснаас тэрэг нь онхолдож чамдаанууд тэрэгнээс унсан. Залуу сандраад чамдаануудаа буцаагаад авахыг оролцсон чамдаанаас нь шингэн улаан зүйл асгарсан бөгөөд нөгөө госууд түнд нэлээд ойртоод тусламж хэрэгтэйг асуухад залуу айсандаа цуцдаг. Госууд чамдааныг онгойлоход маш аимшигтэй зүйл өгсөн бөгөөд хүний хэдэн хэсэг хуваас нь даванд оролцтой цогцос гарч ирсэн. Тэд цаг алдалгүй цагдаад дуудлага өгөхөд цагдаа нар ч удалгүй ирцгээсэн. Эхний чамдаанд эмэгтэй хүний биеийн цээж хэсэг байх бөгөөд хоёр хөхн байхгүй, хоёр дахьд нь хоёр гар, хоёр хөл толгойг нь хийсэн байсан ч уруул болон хамрыг нь огтлоод авчихсан байсан. Ингээд цагдаа нар чамдаануудыг аваад шүүх эмнэлэг рүү явдаг. Шүүх эмнэлгийн эмчийн дүгнэлт дээр хохирогч цагаан арьстай 25-аас 30 орчим настай 1 м 80 см өндөртэй ба биеийнх нь энд тэндээс нь махыг нь огтлоод авчихсан, буудуулж амиа алдсан байдаг. Нэг хөл нь үзүүртэй ямаар нийт сүлбэгдсэн аимшигтэй нь хохирогчийг нас барсныхан дараа хүчнэсэн байдаг. Ингээд цагдаа нарт эмэгтэйн цогцыг хэн болохыг тодорхойлох Аз зэрэгтэйг олохол үлдэж байна. Цагдаа нар хэвлэл мэдээлэлээр маш жижиг биетэй Аз царайтай хоёр чамдаан авч явсан залууг харсан гэрчийг хайж байна гэсэн мэдээллийг тараадаг. Удалгүй гэрчүүдээ гарч ирдэг бөгөөд нэгэн таксины жолооч залгаад хайж байгаа хүнтэй адилхан хүнийг Le Bois de Boulogne аваачиж өгсөн. Ингээд гэрийнх нь хаягийг зааж өгсөн. Ингээд мөрдөгчд хэлсэн хаягаар нь очиж хаалгыг тогшоход хөнгөө байсан учраас байрны жижигрээс энд нэг Аз залуу амьдардгүй гэж асуухад бол тийм ээ, нэг Япон оюутан залуу байдаг. Түүнийг Issei Sagawa гэдэг тэр үнэхээр ээлдэг даруухан ямар ч асуудал гаргадаггүй сайн залуу байгаа гэж хэлдэг. Цагдаа нар түүнийг хүлээхээр болдог ч удалгүй Issei таксинаас бууж харагдсан. Ингээд цагдаа нар түүнийг барьж авахд бол Issei ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүйгээр та нар намайг яаж олсон бэ гэж асуудаг байгаа. Цагдаа нар хариуд нь таксины жолоочоор дамжуулан олж авсан гэхэд бол Issei нэг их гайхсан шинжгүй. Та нарыг яагаад энд байгааг би мэдэж байна. Намайг найз хойны активолтыг алсан болохоор ирсэн биз дээ. Хэрвээ надад хөлдөөгч байсан бол та нар намайг хизээж олохгүй байсан гэдэг хэв нэг юуж болоогүй юм шиг хэлжсэн байна. Цагдаа нар түүний гэрт үйлчлэг нэгжлэг хийхэд маш олон эд мөрийн баримт олсон. 24 настай Парисын Sorbonne их сургуулийн уран зохиолын ангийн Нидерланд оюутан René Artevelde гэдэг эмэгтэй бичиг баримт болон түүний зураг, энэ тэндгүй маш их цус, винто буу, жижиг дуу хураагуур, зургийн хальс байх бөгөөд хальсан дээр 39 ширхэг зураг буулгасан байх ба Issei эмэгтэйг олон өнцгөөс нь зургийг нь дарсан. Энэ тэндээс нь махыг нь салгаж авч байгаагүй бол өршлөн буулгасан байдаг байна. Хөрөгчнөөс нь бараг 6 кг хүний махыг нэг удаагийн цаасан тавган гялгар утаар оронгоод хатгалсан байсан. Бас билетгэн дээр нь хайруулын тавганд идэж байгаад орхисон хоолны үлдэгдэл бас байсан. Ингээд Issei мөрдөн байцаалтад ороод мэдүүлэг өгдөг. Ер нь бол цагдаа нар түүнд асуулт тавиад яасан ийсэн гээд асуугаад байх шаардлагагүй байсан. Учир нь бол Issei Францаар маш сайн ярьдаг ба заримдаа бүр болооч гэж хэлмээр санагдтал нь хийсэн хэрэгээ нэгэнгүй детальчилж ярьж байсан. Та яаж René-тэй танилцсан бэ гэхэд бол René-тэй Sorbonne их сургуулийн уран зохиолын ангид хамт сурдаг. Би барууны эмэгтэйчүүдэд маш дуртай. Тэгэхээр René надад маш их таалагдсан. Бусад оюутнууд надтай ярьдаггүй, харьцдаггүй байхад тэр л надтай ээлдэг, харилцаж, ярилцдаг байсан. Ингээд би түүнд татагдаж ухаангүй дурлж эхэлсэн. Нэг удаа тэр намайг өөр хэсэг оюутнуудтай оройн хоолндоо урьсан. Тэр орой бол миний амьдралын хамгийн аз жаргалтай мөч байсан гэж ярьсан. Би герман хэл сурахыг хүсэж байсан учраас дээрээс нь René герман хэлийг төгс мэддэг учраас би түүнд санал тавиад цагийн мөнгийг нь төлөөд хичээл зааж өгөөч гэсэн саналыг тавихад René зөвшөөрөөд тэгээд бид хамтдаа сууж хичээл хийдэг болсон гэж ярьсан. За ингээд бүгдээрээ чамдаанаа аваачиж хайснаас 2 өдрийн өмнөх рүү очицгоё. 1981 оны 6 дугаар сарын 11-нд Эгранжи гудамжны 10 тооцоод байрлах жижигхэн студидтэй Issei манай багш надад герман экспрессионист шүлгүүдээс сурах даалгавар өгсөн гэдэг René гэртээ өрсөн байдаг. Экспрессионист шүлэг гэдэг нь 20 дугаар зууны ихэнх үед герман улсаас үүссэн бөгөөд гол санаа нь яг бодит байдлыг дүрслэх биш харин зохиолчийн дотоод мэдрэмж, хүчтэй сэтгэл хөдлөлийг илэрхийлж хөвчлэн айдас, ганцаардал, уур хилэн, зовлон, шанал хүний дотоод зөрчлийг гаргадаг төрлийн шүлэг байгаа. René
Яаж тэр орой 6 цагийн үед ирсэн ба тэр урдын адил энгийн атлаад дэгжин хувцалсан гэрэлцэн сайхан харагдаж байсан. Тэр нямсгалсээр орж ирээд одоо цүнхээ 50 буудан дээр суусан. Харин Исей одоо маш их сандарч зүрхэн хүчтэй зохиолж одоо тэрээр бүтэн өдөржингөө энэ уулзалтыг төлөвлөж дахин бодсон ч одоо гооны яг өөрийнх нь өмнө ингээд сууж байхад бол тэр сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй байсан байгаа. Исей түүнийг ширтэн одоо ярьж би үгийг нь ч бүрэн сонсож чадахгүй. Түүний хувьд бол гооны маш төгсдөө өдөр өндөр үзэсгэлэнтэй ухаалаг бүсгүй. Ингээд Исей жижиг дуу хураагчаа гаргаад одоо гоныг ширээнд суулгаж одоо шүлгээ уншиж эхлэхийг бол хүссэн байна. Түүний намуухан сайхан хоолойг одоо Исей сонсоод одоо сэтгэлээ барьж дийлэлгүй эв дүүмүүдийнхэн одоо би чамд хайртай гэж хэлэхэд тийм үг сонсно гэж бодоогүй учраас одоо баг зэрэг эвгүүрхэж би чамайг зүгээр л найзаа гэж боддгоо гэмээр хариулсан байна. Тэгээ энэ хариулт нь бол Исейгийн хүлээж байсан хариулт биш учраас тэр өөрийгөө тавьшруулад зүгээр дээ гоныг мартчихъя шүлгээ өргөжлүүлье гэж хэлсэн ч гэсэндээ энэ хэлсэн үг нь одоо гоныгийн одоо хариулсан хариулт нь түүнийг доромжилсан мэт санагдаж байсан. Ингээд Исей босоод шүүгэнээс буу аван гойныгийн араас хүзүүнд нь тулхан бууддаг. Энэ бүх болсон явдал нь одоо Исейгийн нөгөө жижигхэн дуу хураагчинд нь бичигдэж үлдсэн байдаг. Исей одоо хийсэн зүйлээсээ айд сандарсандаа ухаан алдаж унсан. Хэсэг хугацааны дараа ухаан ороод харахад бол тэр маш их цус алдсан гойныгийн цогцсны хажууд хөвтөж байх бөгөөд эвүүцэх сэтгэл одоо баг зэрэг төрсөн ч эцэст нь одоо би хийж чадлаа гэж одоо маш их баярлдаг. Яагаад тэгэхээр гойныг алах гэсэн оролдох нь бол анхных биш байсан бөгөөд одоо хэдэн 7 хоногийн өмнө бас түүнийг одоо буудаж алахыг оролцсон ч харамсалтай нь одоо буун гацснаас болоод одоо төлөвлөгөө нь бүтлгүүцсэн байна. Ер нь бол Исейгийн ганц хүсэл нь бол гооныгийн өгзөгний махыг идэж үзэх байсан. Хэрвээ түүнийг алахгүй бол одоо энэ хүсэл нь одоо хизээж биелэх боломжгүй учраас одоо гоонийг алж байж л өгзөгнийх нь махыг идэх боломжтой. Ингээд Исей гал зүхнасаа одоо хутаг авчран гооныгийн хувцсыг тайлаад өгзөгнийх нь махтнаас одоо огтолж эхэлдэг. Исей хэлэхдээ би хүний биеийн бүтцийг одоо сайн мэддэггүй гэдэг бол тэр үед л мэдэрсэн. Яагаад тэгэхээр би махыг ингээд огтлоолсон айгүй олон давхрахтай өөхнүүд л гараад байсан гэж хэлсэн байдаг. Тэгээд Исей одоо нэлээд удаан оролцсны эцэст одоо түүний хутг нь одоо махыг яснаас нь салгаж авах тохиромжгүй байсан учраас ойролцоох дэлгүүрээс хит хитэн хутга худалдан аваад гуй болон өгзөгнөөс нь шулж эхэлсэн байгаа. Тэгээд тэр авсан махнуудаа одоо түүхүүгээр нь болон олон төрлийн соустай хольж болгон одоо идэж үздэг. Дараа нь тэр гуныг орон дээр тавьж одоо бэлгийн харилцаанд орсон ч тэр нь бол одоо удаан үргэлжлэегүй. Учир нь гуныгийн одоо сарын тэмдэг нь ирчихсэн одоо маш их цус гарсан учраас Исейгийн сэжиг нь хүрээд болсон байгаа. Тэгээд тэр цогцыг 2 хоногийн турш угаалгын өрөөнийхөө онгоцонд хадгалсан. 100 цаг байсан учраас цогцос муудах тал руугаа орсон болохоор цогцоо аваач хаях ёстой учраас зөөхөд амархан болохын тулд цогцоо одоо үе мөчээр нь салгах ёстой. Ингээд Исей цогцоо хідэн хэсэг хуваасныхаа дараа 2 том чамдаанд хийж зөөх хэрэгтэй болсон ч дахин нэг асуудал гарч ирсэн нь Исей маш жижигхэн биетэй 1 м 52 см өндөртэй 35 кг хэмжээтэй учраас тэр хүнд чамдаануудыг зөөж авч явна гэдэг бол байж болшгүй зүйл байсан. Тэгээ Исей одоо бодож одоо олсон арга нь бол гэрээсээ одоо хамгийн ойрхон түүний сайн мэддэх байнга очиж биеэ үнэлж авдаг Bois de Boulogne одоо ойд байх нууранд хаях нь одоо зөвөө гэж бодсон байгаа. Ингээд такси дуудаж хургуулээ тэр хаваасаа нэг тэрэг олж бичлэгийн ихэнд болсон үйл явдал болсон. Хамгийн аимшигтай нь тэр энэ бүхнүүд ярьж байх огт ичсэн шинжгүй бүр багасаа одоо хүний махыг идэхийг хүсдэг байсан тухайгаа хэлдэг. Цагдаа нар хүний мах идэх туршил чинь хаанаас үүссэн гэж боддог вэ гэж асуухад энийг мэдхийн тулд миний хүүхэд насанд очих хэрэгтэй хэлсэн. Ингээд бүгдээрээ Исей Сагавагийн хүүхэд нас руу очицгоё. Исей Сагава 1949 оны 4-р сарын 26-нд Японы Кобе хотод баян чинээлэг язгууртны гэр бүл төрж өссөн. Түүний аав нь маш нөлөө бүхий бизнес эрхлэгч харин ээж нь язгууртны гэр бүлээс гаралтай гэрийн эзэгтэй бөгөөд бүх цагаа Исей болон түүний дүүгийн хүмүүжилд зориулдаг байв. Тэр дутуу төрсөн бөгөөд 1.5 кг байсан ба төрөхдөө зүрхэн зогсож эмч нар түүнийг амь оруулахын тулд 20 минутын турш зүрхний эдлэлэг хийсэн байдаг. Исейг 2 настай байхад нь Японд энцефалит гэх шумуулаар дамжин халдварладаг вирус тархсан байсан. Энэ вирус халдсан өвчний толгой маш хүчтэй өвдөх, даарах, 39-оос 40 хэм хүртлийн халуурах шинж тэмдэг илэрч үүний дараа мэдрэлийн эсүүдэд нь эмгэг үүсч насан туршдаа сэтгцийн өөрчлөлттэй болдог байна. Ер нь бол ихэнх тохиолдолд амь насаа алддаг. Исей өвчнүүд авч чадсан ч сэтгцийн эмгэгтэй болж үлдсэн. Ингээд тэр төрөхдөө дутуу төрж өвчин тусснаас болж өсөлт багтай маш сул дорой нэгэн болж өсдөг. Үеийн хүүхдүүд нь түүнийг тоохгүй, шоглох үе их байсан учраас тэр ганцаардмал дотгошоогоо хүүхд болж өссөн ба
Энэ байдлаасаа гарахын тулд уран зохиолын ном шинтэн уншиж бараг л түүндээ донтож эхэлсэн. Эсээ баг сургуулийн 1-р ангид байхдаа анхны хүн идэх хүсэл гаж бодлуудаа мэдэрч эхэлсэн бөгөөд нэг өдөр ангийнхаа нэг хүүгийн гуйг хараад түүнийг заавал хазмаар санагдсан ба энэ намттай зурш болох юм байна гэж бодсон гэдэг. Харин дунд сургуульд ормогц бэлгийн боожилттай хамт энэ гаж бодлууд нь улам хүчтэй болж эмэгтэйчүүдэд хүчтэй татагдаж эхэлсэн бөгөөд ялангуяа цайвар үстэй барууны эмэгтэйчүүдийг илүү сонирхох болсон байна. Цаг хугацаа ч өнгөрсөөр эсээ зохиолч болох мөрөөдөлтэй байсан ба сургуулаа төгссөний дараа тэр Токио руу нүүж их сургуульд элсэн уран зохиолын ангид орсон. 1972 онд эсээ 23 нас хүрсэн байв. Нэг өдөр Токиогийн гудамжаар зугаалж явахдаа тэр нэгэн Герман эмэгтэй оюутантай таардаг. Тэр үзэсгэлэнтэй өндөр шаргал үстэй үнэхээр сэтгэл татам сайхан бүсгүй байв. Тэгээд тэр түүнийг нууцаар дагаж эхэлдэг. Тэрээр хэдэн өдөр түүнийг дагаж өдөр болгон хийдэг зүйлсийг нь мэдэж авдаг. Нэгэн орой эсээ залуу эмэгтэй байрныхын гадаа очиход бол цонхно онгорхой байсан ба бүсгүй орон дээрээ гараг нүцгэн шахуу унтаж байсан бөгөөд түүний ил гарсан үзгийг хараад эсээ маш их догдолж цагаан толгор арсыг нь хазах юмсан гэсэн хүсэл нь оргилдоо хүрсэн. Тэр баг зүгээд нэг гартаа хутга нөгөө гартаа борооны шүхүр барин байрлал нь цонхоор нэвтэрч ордог. Гэвч бүсгүйг гинт сэрээд чанга хорилж эсээгээс хамаагүй том биетэй хүчтэй байсан учраас түүнийг барьж авч чадсан байгаа. Ингээд бүсгүй цагдаа дуудснаар эсээ баривчлагдаж охиныг хүчинтхийг завдсан хэмээн буруутгагддаг. Үнэн дээр тэр орон сууц руу орсон зорилго нь бүсгийг хүчиндэх эсвэл алах биш, зөвхөн түүнийг ухаан алдуулж өгснөөс нь жаахан хэсэг мах тасалж аваад идэх байсан байгаа. Эсээ баривчлагдсан ч мэдээж тэр цагдаа нарт энэ аим шиг цанаагаа хэлж чадахгүй нь бол ойлгомжтой. Тэгээ өмнө хэлсэнчлэн түүний аав нь маш баян нөлөө бүхий байсан тул эсээг хамгийн шилдэг өмгөөлүүлж хохирогчтой тохиролцсон их хэмжээний мөнгө өгөөд дуугүй байхыг хүссэн байна. Эцэст нь бүсгүй гомдлоод буцаан авснаар хэрэг цуцлагдсан байгаа. Эсээгийн аав нь бол түүний энэ гаж хүслийг нь бол мэддэг байсан. Тиймээс түүнийг сэтгэл зүйчд үзүүлж байсан бөгөөд түүний дүүнэлт нь эсээг багадаа туссан вируснээс болоод тархинд нь маш ноцтой эмгэг үүснээс сэтгцэд нь өөрчлөлт орсон гэсэн дүгнэлтийг гаргасан. Ингээд 1977 онд эсээг 28 настай байхад нь аав нь түүнийг Франц руу Парисын Сорбонne их сургуулийн харьцуулсан уран зохиолын чиглэлээр докторийн зэрэг хамгаалуулахаар шийдвэр гаргаад явуулдаг. За бүгдээрээ буцаад хуйныг алсан хэрэг рүүгээ орцгоё. Ингээ мөрдөн байцаагчид эсээг байцаан хорж байхдаа бүр Япон руу хүртэл явж эсэгийн талаар судалж мэдэж болох бүхэл мэдээллийг цуглуулсан. За тэр дунд нь бол бас эрүүл мэндийн мэдээлж байсан. Тэгэхээр түүнийг сэтгцийн маш хүнд эмгэгтэй гэдгийг бол мэдсэн байна. Ингээд түүнийг хорж байх хугацаанд 3 тусгай мэргэжлийн сэтгцийн шинжээчийн хяналтанд тус нь жилийн туршид хамруулсан байдаг. Эцэст нь шинжээчид дүгнэж бичгтээ эсээ бол ямар ч шизофрен өвчтэй биш ээ. Багадаа тэр туссан вируснээс бол тархинд ноцтой эмгэг үүссэн. Тэгээд сэтгцийн хувьд маш тогтворгүй учраас хэрэг хүлээх чадваргүй гэсэн дүгнэлтийг гаргасан. Ингээд хэрэг хүлээх чадваргүй учраас түүнийг сэтгцийн эмнэлэгт хэвтүүлдэг. Хэрэг гарснаас 3 жилийн дараа Францын сэтгцийн эмчнэр эсээг Японд их хэлээрээ ярьдаг газар эмчилүүлсэн зүйтэй гэж үтсэн учраас түүнийг их онолоонд буцаахаар болдог. Үнэн дээр түүний аав баян учраас маш сайн өмгөөлөгтөд авсан байсны хүчинд энэ хүү шийдвэрийг гаргуулж чадсан байна. Ингээд тэр Япон руугаа буцаж сэтгцийн эмнэлэгт хэвтсэн ч Япон эмчнэрийн дүгнэлтээр тэр ямар ч сэтгцийн асуудалгүй учраас суллагдсан байдаг. Эцэст нь Исэсагава 2022 оны 11 сарын 24-нд 73 наснда уушгины хатгалгааны улмаас нас баржээ. За ингээд өнөөдрийнхөө бичлэгийг өгөр өндөрлөж байна. Та бүхэнд маань таалагдсан бахаа гэж найдаж байна. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.